Гишүүдэд санаачилсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг засгийн газар хуралдаанаар 8 сарын 29-нд хэлэлцэж зарчмын хувьд дэмжсэн. За хэрэг эрхлэх газраас засгийн газар дээр гарсан саналын талаар их хурлын гишүүдэд танилцуулга ирүүлсэн. Хэд хэдэн асуудлаар засгийн газар санал байр суурь илэрхийлсэнийг ажлын хэсэг хүлээн авсч төсөл тусгаад эцсийн хөлбөрийг их хурлд өргөн мэдүүлсэн байна. Засгийн газар дэмжээгүй гэж үзсэн санал бол намын үйл ажиллагааг үндсэн хуулийн цэцгийн хаар байсныг хасах санал өгсөн. Энийг хүлээж авсан. Төрийн албаны зөвлөлийг үндсэн хуулийн институтээс байхаар тусгасныг дэмжээгүй, энийг хүлээж авсан. За их хурлын гишүүн чуулганы болон байнгын хурааны хуралдаанд биеэр оролцож итгэл үнэмшлээрээ санал өгнө гэсэн заалт байсан. Энэ шаардлагагүй гэж үзсэн энэ саналыг хүлээж авсан. Гэдгийг би бас юутай холбоотой асуудал байна. Үндсэн хуулийн суур зарчимтай төрөөчийн тэр санал зөрчилсөн гэж үзэхээр байгаад бол хүлээж авсан байна. Ийм асуудлуудыг хууль санаачлагч гишүүд засгийн газрын саналыг хүлээж авсан байна. За бусад асуудлуудыг та бүхэнд бичгээр танилцуулсан байгаа учраас нэмж мэдээлэл өгөх шаардлагагүй гэж бодож байна. Шаардлагатай гарвал асуултанд хариулах байдлаар явуулах болно гэж бодож байна. Баярлалаа та бүхэнд. За гишүүд танхимдаа орж ирэх